Миний хүлээн авдаг имэйлүүдийн дунд олон асуулт тавигдсан байдаг. Нэг хүн надад бичгтээ Бурханд өөрийнхөө зориулсан гэдэг нь ямар утгатай болохыг тайлбарлаж өгөхийг хүссэн байсан. Тэр хүн сум төвчөөд гар тавилж залбирах эсвэл зөвлөгөө авахд пастор чи Бурханд өөрийнхөө зориулах ёстой гэж хэлдэг. Гэхдээ энэ нь яг ямар утгатайг би ойлгохгүй гэв. Үүндээ хариулт авахын тулд надад бичиж байгаагаа илэрхийлсэн байсан. Хүлээн авч байгаа имэйл бүртээ нэг бүрчлэн хариулах цаг боломж надад бараг гардаггүй болохоор энэ асуултад би энд хариулахыг хүссэн юм. Учир нь зөвхөн энэ хүн төдийгүй бусад хүмүүс ч бас Бурханд өөрийнхөө зориулсан гэдэг нь ямар утгатай болохыг мэдхийг хүсдэг байж болох юм. Юуны өмнө бүх зүйл итгэлээс, эзэнд итгэх итгэлээс эхэлнэ. Нэг ёсондоо бидний номлодог сайн мэдээ буюу бидний итгэлийн тунхаглал болох Есүс Христ бол Бурхны хүү бөгөөд тэр өөрөө Бурхан гэдэгт итгэх явдал юм. Энэ бол эхний асгам. Түүнчлэн тэр бол авралын зам, мөнхийн амьд хүрэх зам гэдэгт бид итгэдэг. Бурханд өөрийнхөө зориулсан гэдэг нь түүнд найдах, түүнд итгэх, түүнийг магтаж алдаршуулах хийгээд түүний тушаалуудыг дагахыг хишнэ. Мөн нүглээсээ эргэж эзэнд таалагдахыг хичээх нь ч бас үүнд хамрагдана. Энэ бүхнийг нийлүүлээд Бурханд өөрийнхөө зориулах гэж нэрлэдэг байгаа юм. Нэг ёсондоо энэ нь Бурханы өмнө зөв шударгаар амьдрахыг хэлж байна гэсэн үг. Бид Бурханы өмнө хаана ямар зүйл дээр алдаж байгаагаа мэдхийн тулд тогтмол өөрийн зан араашинд нэгтэрч байх нь чухал. Үүнээс гадна бид Библийг унших ёстой. Учир нь Библийг уншихдаа бид Бурханы замыг мэдэж авдаг. Унших явцдаа бид юунд өөрчлөгдөх хэрэгтэйгээ эзэнд таалагдахын тулд юуг орхих ёстойгоо мөн Библиэд дурдсан хүмүүсийн хийсэн шиг эсвэл Бурханы биднээс хүсдэг тийм сайн зүйлсийг үйлдэх хүсэх бидэнд төрдөг. Тэгээд би үүнийг хий, үүнийг биелүүлье, эзэнд таалагдыг цэдэг. Энэ бүхэн нь Бурханд өөрийнхөө зориулах гэсэн утгыг агуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл итгэл найдвараа Бурханд тавьж бүх зүйл дээр Бурханд таалагдахыг хүсэх, залбирах, Библийг унших, түүний үг болон түүний замд анхаарал хандуулах гэх мэт. Энэ бол жинхэнэ Бурханд зориулалт юм. Хэрэв хүн Бурханд өөрийгөө зориулаагүй бол тэр дэлхийн зүйлсэд бүрэн сатарсан байдаг. Эд материалын зүйл санаа зовж, хувийн асуудал, бэрхшээлүүд хийгээд гэр орон, гэр бүл, найз нөхөд, ажил, бизнес, эсвэл сургууль, соёл зэрэг зүйлсэд анхаарлаа хит дүүрүүлсэн байдаг. Эдгээр бүх зүйлс тухайн хүний анхаарлыг салнуулж, Бурханы таалалд нийцсэн амьдралаар амьдрахад нь саадуулдаг. Бурханд өөрийгөө зориулсан гэдэг нь ийм утгатай. Амьдралд олон анхаарал салнуулах зүйл байдаг нь үнэн. Гэхдээ бид эдгээртэй тэмцэж, Бурханд зориулсан бодол санаандаа илүү их орон зай гаргах ёстой. Гудамжинд явж явахдаа ч, ажил дээрээч, хичээлдээч, өдөр тутмын амьдралдаа ч бид эзнийг бодож, түүний тухай тунгаан харж буй болсон бидний хүрээлж буй бүх зүйл дотор Бурханыг магтан алдаршуулдаг байх хэрэгтэй. Энэ нь мөн Бурханд өөрийгөө зориулахын нэг хэсэг юм. Довчхондоо бол ухамсартайгаар амьдарч, эзнийг бодож, муу мухагаас хол байхыг хэлж байгаа юм. Энэ л Бурханд өөрийгөө зориулна гэсэн үг. Хэрэв хэн нэгэн чамд Бурханы таалалд нийцхийг хичээ гэж хэлбэл, энэ нь өөрийнхөө амьдралыг эргэцүүлсэн тунгааж, эзний өмнө хаана ямар алдаа гаргаж байгаагаа нягтлан шалгадаг бай гэсэн утгатай юм. Энэ асуултанд хариулт авахыг хүсэж байсан бүх хүнд миний хариулт тус болно гэж найдаж байна.